сайн уу? Минь сайн уу? Сар шин сайхан шинжилж байна. Сайхан шинжилээ. Сайхан шинжилнэ үү? Амар сайн уу? Сайхан шинжилж байна уу? Сайхан шинжилж байна уу? Сарчин сайхан шинжилсэн үү? За сайхан та сайхан шинжилж байна уу? Сайхан шинжилээ. За он таргаар сайхан хаварж иж байна уу? Тарган сайхан орж сайхан хаварж иж шүү. За та он таргаар уу? Таргаар лөө. Мал сүрэг сайн, тавтай сайхан үйлчижсэн үү? Мал сүрэг минь дээ. Сайхан үйлжээд одоо сайхан хаварж иж байна. За. Цас хэр вэ танаа нутаг? Манай нутаг яхан сасрах байна. Сас 80-гүй шүү. Намар ч одоо хэдэн сараас цас унчваа? 11 сарын 10-д үед нэг багш архан ороод. Тэр нь 18-9 20-д үеэр сайн орсон. Тэгээ өвлийнхөө дүнд бол нэг баг жаахан орж ил байсан гайгүй тэр нь. Одоо тэгээд өдөртөө дулаарч байна да. Тэгээ яг өдөртөө жоохон хайлж хэс зөөлөрч ирээд өглөө ороод цас хатуухан Тиймэрхүү л байна. Цас одоо хичнээн одох бай тэгсгээд. Тийм, цаг наашлаад. Цаг наашлаад ингэж байгаа чинь одоо тэгээд. За энэ манай нэвтрүүлэг Эко телевизийн 80 сэдв гэдэг нэртэй нэвтрүүлэг юм байгаа. За тэгээд энэ сар шинээр буурайнууд дээр золгоё гээд тэгээд та хоёр маань энэ жил дээрэс нь давхар мэчин жилийнхаа хөдөлмөрийг ер нь нэлээд олон жилийнхаа хөдөлмөрийг энэ жил улсдаа үнэлүүлээд Монгол улсын авраг малчид болцгоосон. Тэгээд та хоёртоо баяр хүргээд ирж золгонгоо Эко телевизийнхаа 80 сэдв гэдэг нэртэй нэвтрүүлгээ хийж байгаа юм л да. Тэгээ охин нь бол яг хотод төрсөн хотын суурь амьдрал мэдхээс биш одоо хөдөөний сайхан уламжлалт амьдралаа мэдхгүй тийм хүүхэд байна. Тэгээ янз бүрийн болж бүтэхгүй асуувал охиныгоо өршөөнөд тийм ээ. Тэгээд юун дөрөнд та хоёр маань өөрсдийгөө танилцуулах уу? Уугуул нутаг хаана уу? За би хоёрын Алтан булган сумын хуучин Алтан булган сумчин Төв аймгийн Борон дөр сум гэж байсан. Зөв. Борон дөр сум нүгэд Алтан булган гэж энд ирээд төвлөрсөн. Тэгэл энэ сумыг уугуул иргэдэлтэй. Би 1951 онд төрсөн. Манай өгшин маань 58 онд төрсөн. Би өөрөө халзангийн баруун хойд ингээд оргиочийн дэнжиг гэдэг газар төрсөн. Манай энэ өгшин замтын гол Тэгээр гэдэг газар төрсөн тэгэл. Хичнээн жил ер нь мал чинь вэ? За одоо ер нь би 65 онд сургуулаас гараад тэгэл малж угаад авъя дээрээ малж угаад 69 онд сэрэгч явсан. Зөв. Сэрэгч яваад 72 онд халагдаж ирсэн. Тэргийн 3 жил маллаагүй тэгээд тэрнээс ус хугацаанд бол ерөөсөө тогт. Сэргээс халагдж 72 онд халагдж ирээд манай Алтан булган хөдөлмөрийн нэгдэл гэж байсан. Хөдөлмөрийн нэгдэлтэй ирээл давтаад байрсан. Та цагаан сарын өмнөхөн авраг малчныхаа цол тэмдгийг гардаж авсан тий. Тухайн үеийн сайхан сэтгэлээсээ хуваалцаач. Цагаан сарын өмнө хэдийгээр шагналаа гардаж авав? За 2 сарын 23-нд гардаж авсан. Зөв. Тэгээ яг хуу төр зэсэг маань бит хоёрын их олон жил маллсан хөдөлмөрийг үнэлж Монгол улсын авраг малчин цол өргөө цагаан гэр энэ сайхан цом өргөмжлөл малчны гэрийн тэмдэг сайхан юмыг малж явсан малынхаа буйнаар төрөөс ийм хөндөр юм хүртээд их баяртай байна оо ер нь. Тийм. Туйлих баяртай байна. Бид тэр ямар хоёр үеэрээ ингээд байж бидний ард үр хүүхдүүд маань залгамжилж энэ биднээс энэ сайхан юмар чинь бахархалтай. Орон нутгийн улс одоо тэгэл амиг сум нэрс зүүн даавртал гэд нөлөөтэй сайхан юм боллоо ер нь. Энэ нутаг чи одоо танаас өмнө хэдэн онд авраг малчин төрсөн байсан бэ? За надад зөв манай Ромас Монгол улсын хошин авраг малчин Мөнгөшир гэж юм. Зөв. Би. Сая болсон. Хошин авраг бол. Хошин авраг болсон. Тэр түрүүнд нь улсын сайн малчин гэж болсон. Тэрний түрүүнд улсын сайн малчин даваасан буу гэж би тэрнээс өмнө одоо 20 жилийн өмнө Эрдэнэсэнд орж авраг дорж гэж хоёр нэгдэл гэж байх үед хоёр авраг байсан. 20 гаруй жилийн өмнө үү? Тий 20 жилийн өмнө.
Тэгээд би энэ 5 дахь аварган л болж байгаа хүн. Энэ төрийн 3 өндөрлөг гişүүдээ хэн нэрж баяр хүргэж шагнал гардуулсан бэ? Их хурлын дарга анкол дарга ирж гардуулж өгч явсан. Нэг сайхан төрийнхөө өндөрлөгөөс энэ өндөр нэр хүндтэй сайхан шагналыг хүртэж явсан. Инх бол дарга тэгээд юу ч яахын шагнал гардуулахдаа ер нь ямар гавьяа шагналыг чинь үнэлж энэ сайхан алдартай гавьяаг өгчөө гэж байна. Миний мал байсан бүхэл алдар гавьяаг үнэлсэн. Би өөрөө олон жил адуу харсан, олон жил 10-11 жил хүн аймаг сумын авраг болж байсан. Зөв. Та их олон жил адуу хариулсан, энэ жил одоогийн авраг болж байсан хүн байна. Тэгээд одоо Монгол улсын авраг малчин боллоо. Өшөө одоо ихад ошоо авраг болоороо өшөө цаа чин ард нь сайхан гавьяат нэгдэлж хөдөлмөрийн баатар гэж сайхан алдар гавьяанууд биш үү тэрүүн төрөөрэй л гэсэн. Одоо нилээд олон таны алдар гавьяануудыг дурдж мэдээж шагналыг өгж байгаа шүү дээ тий. Таны хувьд ингээ өөрөө ботход энэ 50 гаруй жилийн хөдөлмөрийн маань одоо тэр үеэл миний одоо оргил хөдөлмөрийн үе маань байлаа шүү. Тэр үеэрээ би маш их бахархдаг шүү гэсэн тийм бахархал байх уу? Өөрөө яах вэ? Би энэ хөдөлмөрөөрөө л ерөөсөө биний адуу хариулж ирсэн үеийг бол ерөөсөө манайхны энэ орон нутгийн жалгаа байхгүй. Адуучин юм жоо адууны юм жоо л гэж байна. Адуугаараа би хүндлэгдсэн. Адуучнараа орон нутгатаа хүндлэгдсэн. Малчин болгон адуучин байдгүй шүү дээ тий. Адуучин байдаг. Тэгэхээр таны хувьд энэ сайхан адууны хиймэртэй холбогдсон заяа гэдэг чинь маш гоё хариулт ирэх байх гэж бодогдоод байна. Би энэ адууныхаа югаар л хамгийн миний ажлын үзүүлэлтлээ. Ерөөсөө би сумын 11 удаагийн сумын аймгийн авраг хүн. Тэгээд сая их хурлын дарагч ярьж үнлээ тэр хөдөөж яамны сайд шилж үнлээ таны амжилт дотор энэ олон жил адуу малсан таны амжилтын үзүүлэлт бас их байна. Тэгээ одоо байлгүй хөө манай энэ орон нутгийн ч намайг л адуучин юм адуучил гэдэг. Ер нь тэгээ ийшээ нутаг ус хаашаа юм цуг хаашаа нутаг харах нь. Тэгээ энэ хамтаа гэж юу юм цуг мөнгөж хоёр гэж. Дахин шүү. Мэчин жил ер нь ямархуу өнгөрвөө малчтын маань хувьд. Мэчин жилийн үйл явдал гэдэг сасархуул өнгөрлөө гэхдээ гайгүй. Энэ малын ондорлт мөрөлт бол гайгүй шүү. Ерөнхийдөө нотон 8 сард нэг айхтар халсан 7 сарын сүүлч айхтар халсан шүү дээ. Тэргээр гарсан ял ногоо маань хатчихаа тэгээд энэ жилийн гарцсан маань нэг тийм газрын өвлжил бэлчээр маань нэг яахан хуучнаа гүйцээгөө дачир дуухан цас их унчихсан нэг яахан тэгээд энэ засан дорой юм байх нь байна зүгээр. Гэхдээ манайхны энэ мал ихтэй. Тал талаасаа л отроор ирж байна уу? Оторгүй. Отор бол юусаа байхгүй. Яг л энэ орон нутгийн улсууд одоо өвлж нь ойрхон шүү дээ манайхны энэ амчин. Тэгэл тал талаасаа одоо хаа газар бидний мал их өсчихсөн. Тэгэл бэлчээрийн хүмүүст л ихтэй л байна да. Таны одоо адуун сүрэг энэ хавьтаа бэлтэж байгаа юу? Оторч явцсан. Тийм үү. Тэгээ энэ хойшоо манай Төв аймгийн Цээл сумын нутагт байгаа. Эндээс 200 км газар байгаа. Монгол хүн ч одоо энэ адууга хараа баясч идэг байсан. Одоо өвлийн цагт энэ адууга хараад уур нүрдэг болох гэдэг байх шиг байна. Адуугийн стейшн хөөгөөд одоо бэлчээр даруй хүнтэй мал нэрсч гэсэн харагдчихгүй юм да. Бэлчээрээ харамлаад. Тэгээ адуу мал стейшн хөөхгүй. Өвлийн цагт л адуу ойр байх боломж байхгүй. Болчихгүй. Тэгээд бэлчээрийн даац муутай. Түүнээс энэ ч одоо энэ чинь адуу өвлөн байж л байдаг. Бүх мал нь тээх нь мал их өсөөгүй ч бүх мал болдог л байсан. Та морь уйдгүй. За одоо ойрын нэг хэдэн жил уяагүй. Ер нь бол уйдаг байсан. Ер нь бол уйж лээсэн. Уйж байсан нэгдлийнхээ адуунаас багцуулаад уйж бас айрагдууд суманда нэгдэлтэй төрүүлэх жил байсан. Зөв. Тэгээ одоо хүүхдүүд өсчихэд унах хүүхэд гээд нэг айхтар юм байна. Тэгээд ажлынхаа юунд замчлөөгөр уйж амжихгүй доо. 100 урагшаа манайхан чинь худаг хоодаг худаг устай газар байдгийн. Тэгээ худаг дээр мал болгон яа одоо тэгэл өглөө гараал тэгэл өглөө чинь өгрөө авсалчихсан тэгээ дараа нь хон тэгэл адуу залгаал. Тэгээ ганц манайх биш олон хот байдгийн энэ чинь. Тэгээ манай тэр аманд ч бас 1000 хатууд манай
сумын милээ хэдийтэй тэгэл очрын бэрэл удгаас аашуулсаа зарим нь 2-3 хутагтай тэгэл удаагаасаа услаа тэгэл. Өдийгөр ер нь хичнээн толгой малтай байна одоо. 300 грамм мал байна да. Зөв. Жавцмаа ягчийн бас хөдөлмөр их сайхан үнэлүүлжээ. Тэгээ өнгөрсөн жилээс чинь авраг малчинд эхнэрт нь бас давхар ингрийн тэмдэг олгоод байсан. Энэ жил олгож гинөө? Үгүй. Олгоогүй юу? Жавцмаа ягч хүүхдүүхээсээ сайхан хуваалцаач те хичнээн жил мал хариулж гин. Начаванчи гэдэг юм биш. Ээжи ханцран гэдэг. Насарал мал болчоо тэгэл би залгаж байгаа. Нэгш бас сэлэнгээ ерөөд байдаг. Зөв. Бас мянгат малч. Их дүүмаа сумын төв дээр байдаг. Ихэд өрөөлөл байдаг. Тиймэрхүү. Удам залгасан малчин байж та бас тийм ээ. Та ер нь дээр үед нэг талд ажиллаж яв. Ажиллажсаар 73 жилдээ гараад. 73 оноос 80 он үрт үнээс хагаад. Тэгээд 91 он хүртгүүсээс. Нэгдлийн үед чи ер нь сайн малчин, шилдэг сайлчин энэ төр шалгаруулдаг байсан юм болов? Шалгаруулсан би өнөөлөх юм янз бүрийн байгаа. Та болж яв? Болчихсон. Та хоёр маань үр хөөхөд ач гуч хэдүүлээ болоод байна одоо. 5 хүүхдээр үлсэн тэрэндээ ачуулсан тоолоо. Хамгийн том нь энэ хотод 310 билүү зэрэг ингэж ажилттай хүн бий. Зөв. Тэгээд тэрний дараачих нь хойно адуун дээр яваа нэг хүү. Тэгээд тэрний дараач энэ суман дээр байгаа хүүхэн. Тэгээд тэр суман дээр байгаагийн дараа хотод нэг хүү бий. Тэгээд энэ баг хотод байгаа нь тэр 337 зэрэг ингэж бас өгсөний техник ч гэсэн нэм ажилттай хүн байж. Зөв. Тэгэд удам залгаад малчин болж байгаа хүүхэд хичнээн байна. 2 хүү баг. За. Тэгвэл. Аав ер нь 2 хүүгээ хэр малчин гэж үнэлэх үү? Боломжтой. Та бол нэлээд юм сургана гэдэг. Сургасан би чадлынхаа хараар сургасан. Ерөөсөө ч миний хүүхдүүд багаасаа малынхаа дэргэд байсан. Мал малгааны хувьд бол хинээс тутахгүй. Тэгээ миний өөрийн мал малгааны арга барилыг сайн сурч явсан. Өөрснөө мал маллах авьяасайтай. Бас удам дамжсан гурван байна гэж. Би ерөөсөө авч ерөөсөө нэг сэргийн 3 жилээр нэг хөл ирсэн. За. Тэрнээс бусдах яг дэрэгдэн байсан. Авч ерөөх нь байсан. Ямар гоё. Тэгээд тэр их сайхан хөдөлмөрч минь сурч авсан. Миний энэ сайн сайхан яваа миний ажиж хоёрын хөдөлмөр хичээнгүй сайхан яваа би ингэж яваа юм. Миний амман амьдх гэж сайн малчин энэ орон нутгтай нэртэй малчин хүн байсан. Бас. Нийжээ дашигээд бас нэртэй малчин сайлчин хүн байсан. Аймгийн авар сайлчин болж байсан тийм. Нямаж хоёр бол дандаа л удамтай. Манай өвдөөцөл ерөөсөө дандаа малчин удмэл улсууд. Би тэрийн хоёр тал бол хоёр талаасаа дандаа л малчин удамтай улсууд. Манай аав чинь ажаа чинь Поронт 100 гаруй хувь аж ахуйн багтаа өгчөөсөн ахтмаар өгчөөсөн гэж ярьдээ шүү дээ. Танаа. Тий. Энэ сүжигийн бааз гэдэг дээр анх ихэж би 60 мөр өгсөн юм аа. Тэрнээс суулж өгч бод би Поронтл гэж ярьдгийн тэр үед. Поронт 100 гаруй ахт өгсөн даамнахад гэж ярьдаг. Тэр Оросоос наажаад Кармата билүү нэг тийм тэр нь ямар үеийн бас сайхан дурсамж байсан нэг тийм юм л өгсөл байсан. Тиймэрхүү үйл явдалтай да. Тэгээ би одоо ер нь манай аав чинь 45 онд урагшаа чөлөөлөх ажаа маань чөлөөлөх танд явж ирсэн юм байна л. Тэгээд тэр тэнгэр илсгээч хянганы нурууны гараа хөрлгүүд тэнгэр илсгээч хүрээл дайнд дуслаа гэж ирж ирсэн юм байна чи. Тэгээд зэргийн ахтан дээр явсаа гэж. Миний ажаа маань адуунд их хэрэгтэй хүн байсан. Тэгээд зэргийн ахтан дээр нормал түүний шоу гэж ирсэн. Эрэхт нэмээж өөрийн нээж багтнаас орсон. Эмээ өвөө хоёр дээр байсан. Эмээж нь хүзүүгээр дэвэрчгээл болохгүй байсан. Дайнд явсан гэж зайлвал тэгээд 3-4 жил болоод удаач ирсэн байсан. Тэгнь. Настай болсон байсан тэгэл.
эмээ чимэн л зүгээр тэрчлээ салахгүй байж байсан. Байж байсан гэж ярьж байсан. Тэгээд чинь том ялтын медаль гэдэг нэг тийм медаль дээрсэн бид тэрний тоглож байгаа багт ажилласан байсан. Оо. Өндөр улаад сон дээр цуг явсан хүн гэсэн л улаад сонд чиний нэр байлээ алтан гацсаад тодорхойлсон байсан. Үүнд алтан гацсаад онтой тэгэл халагдал орнотод дээрсэн. Алтан гацаа аваагүйгээр. Аваагүй. Өөх. Улсын авраг малчин, улсын сайн малчны шалгуурт чинь бас нэг ойр тойрондоо малчдыг авч сурган хүмүүжүүлдэг, ажлын байраар хангадаг гэсэн нэг тиймэрхүү шалгуурууд бас байгаад идэг тийм ээ. Таны хувьд ер нь хичнээн малчин төрүүллөө. За би ч одоо сүүлийн 2-3 жил би ясаа ярина зүгээр яг хүнд өгсөн малын хувьд бол нэлээ мал өгсөн. Энэ өөрийнхөө юугаарх нь одоо энэ жил нэг хончтой байгаа. Зөв. Малчнаа хитэн төгрөгөөр цалинжуулах уу? Энэ хариулт хүнд сарын 300 мянгаар. Үлсэд тохирсон. Болж шүү дээ бас тий. Тухайн үний Жонсаасан хөдөлмөрийн доод хэмжээ чи 240 мянга шүү дээ. Яг би 2 хүүгээ байгаа болохтой зэрэг нэхтэй гадны хүнд нэх. Яаран бас малчин гээд байхааргүй. Луулж явах шиг байна тэгээд өөрсөн дотор ингээд нэг болж үтгэхээрээ. Тийм ээ. Удам залгах малчд байгаа учраас тийм ээ. Залгаж өгөө хүүхдүүд маань байгаа юм чинь. За хүүхдүүд ороод ирлээ да. За. Айл хэсэд ирж байгаа байдал уу? Айлсэл. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За наашаа суцаачих тий. Таны мал малдаг 2 хүүгийн нэг та сайхан хүүгээ танилцуулах уу? Миний баг хүү. Нэр алдар хэм билээ сайхан өөрийгөө танилцуулаач. Бидний аахан 5 хүүхдийн хамгийн отгон. Зөв. Пүрэв бас ингээд. Нөгөө айл болж байдаг. Тийм. Мөн үү? Зөв. Хот айл. Улаанбаатарт их сургуулаа төгсөөд малчин болохоор сонголтоо хийгээд ирсэн гэж хэлжсэн. Тэр тухайгаа яриач тий. Тийм. Би чи 2010 онд ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд тэгээд 2010 онд багш их сургуульд биеийн тамир эрүүл мэндийн ангид хэлс ороод тэгээд 2014 онд төгссөн. Тий. Манай эхнэр ч гэсэн нэг мэрэгчлээ. За ямар мэрэгчлээ? Биеийн тамир эрүүл мэндийн багш хоёулаа. Зөв. Тий. Тэгээд 14 онд төгсөөд хоёулаа 1 жил багш ажлыг хийсэн. Тий. Би Монгол. Тий. Зөв. Монгол Солонгосын Политехник коллежид биеийн тамирын багшаар. Ойдлын анги дааж аваад 1 жил ажилласан. За. Тий, ойдлын 30 охинтой анги дааж аваад 1 жил ажиллаа. Тэгээд манай эхнэрээ манаас Golden Gym-д аэробик юм хийжсэн. Зөв. Тий, тэгээд хоёулаа ер нь багасаа нөгөө малын дэргэд өссөн болохоор нэг л малаа гэхээр л нэг л сайхан санагддаг тий. Манай эхнэр ч гэсэн аав ээж нь хоёулаа хөдөөний хүмүүс. Зөв. Тэгээ хоёулаа нийлээд хөдөөгаар яг технэртэй санал тавиад тэгээ эхнэр маань сайхнаар хүлээж аваад тэгэл хоёулаа аав ээжийнхэн дэргэд 2015 онд тусдаа гарч аав ээж маань өргөө сайхан гэрэлдэж өгч тэгээд тусдаа гарч одоо тусдаа гараад 2 дахь жилдээ аав ээжийнхэн дэргэд мал харга ухаанаас суралцаад л явж байна да. Манай аав ээжээс хоёулаа малчин. Малчин удамтай хүмүүс л мал хайрлах гэж боддог байх. Учираас л хөдөө гарч ирсэн. Хэрэг тийм аав ээж нь мал хариулдаггүй байсан бол нөхрөө дагаад гарч ирэхгүй лсэн. Малчин гэр бүлийн охин байх, малчны гэргий байх хоёр ер нь төстөөлдөө мэдээж те. Гэхдээ бас илүү хариуцлага ирнэз. Тэглээ. Ер нь малчин гэдэг чинь өглөө эрт тусгаас л эхэлнэ л те. Эрт тусаад сайн сөгөө цаагаад тэгээд гэр орны ажил гэсэн ямар ч ер нь тэгээд хотын ажилчид дундаа цайны цаг гэдэг амарч суухгүй. Ер нь л цаг наргүй ажилтаа байдаг. Хөдөө малаа малсны илүү тийм сайхан мэдрэмжүүд ч юм уу, сайхан давуу талууд нь ер нь чамд яг юу юм шиг санагдаж байна. Мэдээж хамгийн ихэнд ер нь цэвэр агаар сайхан байна те. Цэвэр агаар хотод байна гэдэг чинь ер нь стресс ихтэй шүү дээ. Тийм шүү те. Тутам талан мөнгө цалин мөнгөө яаж зарцуулах уу гэдгээс асуулаад хөдөө бол ямар ч тийм байхгүй шүү дээ. Цэвэр агаарт ямар ч тийм бохимдож очимцсан юм байхгүй. Галынхаа тэр гэдэг юм гэдэг чинь.
залуучууд маань одоо их сургууль төгсчөөд мал моллоод тахта яад юм. Гэх нэг тийм бодолтой хүмүүс нэлээд байна тий. Тэгээ та хоёр маань яг шийдээд ирэхэд гол ирүүлсэн хүчин зүйл юу байв? Гол ирүүлсэн хүчин зүйл одоо аав ээжтэй бас тус нэмэр болоо тийм ээ. Аав ээж маань гуруулахнаа. Тэгээд нэг бас туслах малч эдэр аваагүйсэн нэг гуруулахнаа байсан. Тэгээд нэг тэр төл малын цагаар л ирээл яхаа ч бас 3 онд ч нэг мал нь төлн ах ад дуруугаа яваад өгнө. Тэгэл ээжин дээр хургатаа онтойгоо үлдэнэ. Хургалах нь аваа явчин тийм ээ. Гуруулах нь тэгээд хөгш настай хүмүүс чинь тэгээд малд нэг үлгээд авах хэцүүргээд бас өөртөө ер нь хөдөө гарч амьдрий тийм ээ. Тэгээд бас нэг хот явтаанд яаж ирсний оронд 2 хүүхдтэйгээ аваад хөдөө нэг хэдэн жил сайхан амьдрий. Би та нарыг одоо 40 жил ингээд сургууль суусан тэр сайхан сургууль төгсгчгээд би та нарыг хөдөө гарч ир гэж зөрөглөхгүй байна. Тэгээ өснөө л мэднэ гэсэн чи яваад хөдөө гарнаа. Малаа мална л гэсэн. Тэгээ энэ хөдөө гараад ирсний намтан их сайхан оошааж их сайхан хонтаа чи хөдөө байхаа сургууль төгсөөд ирсэн хүн сургуулаа нэргээд хийхэд өөрийн мэрэгжил байгаа юм чинь. Малаа өсгөөд ингээд ав ээжтэй туслаад энэ уламжлалаа дагуул дагаж явна гэдэг чинь яста хамгийн сайхан юм байхгүй гэдэг. Ус их сайхан оошааж явах юм. Бас манайхаа ч өөртөө үе залгасан нутгуусанда нэрүнттэй айл явахд болохоор тэгээд бас аавынхаа энэ сайхан үйл хэргийг үргэлжлүүлээ тийм ээ. Тэр бодолтой л гарч ирсэндээ 15 оноос хойш ч одоо 2 жил гарan хугацаанд ер нь хийсэн сонголтондоо хэр итгэлтэй байна. Бүр итгэлтэй болсон уу? Эргэлдсэн үе ер нь байв уу? Эргэлдсэн үе байхгүй шүү дээ. Тэр ч одоо тэгээ хоёулаа багшийн ажил хийж байгаад хоёулаа өөрсдөө орж өргөдлөө өгөөл тэгэл гарсан хүмүүс юм чинь. Тэгэл угаасаа шийдэл гарсан юм ч одоо тэгэл энэ дэрчээл бас малч болох чинь тийм байна гэдэг тач одоо хаашаа чи тэгээд хоёулаа хийсэн сонголтондоо эзэн болоод одоо тэгээ сайхан 2 жил. Би энэ жил бас адуунд явж байгаад саяхан ирчээд байж байгаа. Тийм гин тий. Зүрх ахын явсан гэсэн тий. Ээлжийн хамралтыг авах. Цагаан сараар ээлж хамралтыг авчаа байж байгаас байдлаа шүү дээ. Би ч бас сумын замсалтай. Оо тийм үү? Тий. Аха. 2010 онд улсын арга точиж шигшээ 80 хүүхдээс 10-т орж исэн. Аймаг аваргаар үндэсний хөгжлөлт төхөр бас нэлээд удаагийн аймаг авар болж исэн. Манай өгч одоо үндэсний хөх юм өгч энэ данзан зарж өгөө сэрэтргээд улсын харцаг. Оо зү. Тий. Улсын харцаг өгч. Сэрэдэр өгч шав юм биш үү? Тий. Манай чөлөөт хөх юм өгч болохоор одоо улсын шигшээгийн нөө 4 багш байгаа шүү дээ. Тий. Түн ингээд новсондоо бинко иргээд. Зү. Би тэрний онгоошаа. Наадам модоор барилах уу? Барилт нь өнгөрсөн жил суманда шүүгэн төвтөлсөн. Энэ багху сумын за энэ ах нь сумын за. Оо тийм үү. Сая ороод ирсэн чинь манай зураглаачд өөрөө чинь таньж байна. Нөгөө цагаан сарын өмнө ямар нэртэй байлаа? Оо тий талын төмөө адуу. Талын төмөө адууны баяр болоод яг энэ Төв аймгийн Алтан бодлого суманд болоод манай телевизийнхээ ирж зураглал нэвтрүүлэг бас уран бүтээл хийсэн л дээ. Тэгээд өөрөө чи энэ оролцож исэн залуу гэд ярьж байна. Тэгэхээр бас адуучин уургалдаг залуу байх нэ. Оо тэглэгээ яг манай аав ч одоо манай алтан бодлогч л адуучин хэмжүүл гэж авгаалж дууддаг. Тэгээд адуучин болоож явж байгаа бас маш их баяртай байдаг. Тэгээд адуу харуул бас хөдөө гарах бас нэг гол үндсэн шалтгаан маань морь уух их хоббитэй. Зү. Тий. Манай аав маань нэгдлийн торгон сүрэг гэдгийг хариулж байсан. Тийм үү. Тий. Тэгэхээр торгон сүрэг гэж ямар учиртай вэ? Одоо яа шилмэл тий. Шилмэл тий. Одоо энэ алтан бодлого сумын одоо сайн адуу гэсэн болгоныг л нэг усны газар төвлөрүүлсэн. Тэрийг л хариулж байсан байхгүй юу? Ямар гоё юм бэ те. Тэгээд нөгөө хамгийн ихтгэлтэй адуучиндаа төлөв байж таараа те. Тий. Тэгээ тийм үнэ хүү болохоор ч бас бахарх сэтгэл төрөлгүй яхав. Тэгээд бас энэ тэмцээн болно гэхээр очиж
орох их дуртай. Тэгээд 2 удаа л тийм адуучин тэмцээнд орж исэн. Нэг удаад нь төрүүлж исэн. Оо за. Энэ одоо тэгээд бас дунд хаваар л харсан баг. Арваад жил ямарчсан хурдмөр унсан. Одоо морины хүүхэд байна, морь унахаас гадна нэг уургалан тэгээд янз бүрийн одоо би сайн мэдэхгүй шүү дээ. Сайхан үзэгчд ч гэсэн зарим нь сайн мэдэхгүй л байгаа тий. Адуучин хүний ямар ур чадварыг харуулсан сорил гэдэг юм уу те тийм үзүүлбэрүүд байд юм бэ. Эхлээд тэр чи адуучин тэмцээнд орох гэж уурах шүүрнэ. За. Тэгээд дараа нь мортой уургална. Дараа нь явган уургална. Тэгэд мортой уургалахдаа бас нэг нутгийнхаа юунаас уулна. Зарим газар нөө бугуйлдаг газрууд биш. Тэр бугуйлдаг газрын хүмүүс бугуйлдж болно. Зөв. Тий. Аль сайн эзэмшсэнгээрэл. Тий. Тэгээд бас нэг сүүлийн үед бас нэг шинэ төрөл орж ирээд юмаас нэг морь сэлгүүлж унах гээд тодорхой зайд 2 морьтой зай дуун давхад тэгээд нэг тэнцээс гараа байлаа энд бараа байлаа тэр хоёрын хооронд бас хин их сэлгэж тий тэргээр бас шалгуулсан. Циркийн үзүүлбэр шиг юм болоод тийм шүү. Тэр чи бас их эрсдэлтэй бас хоёр их номхон мөр ижилсэн хоёр их номхон мөр байхгүй бол нөгөө хоёр мөрний хооронд яг их хурдаа төгсөж байгаа шүү. Тэр хоороны хоёр очиж гэмтэх асуудал бас би. Тий нэг нь төрүүлж мөрүүлээ давхжуулах хэцүү мэн. Нэг нь ингээд давхж байгаа чаашаа тахгүй явдаг бол бас хэцүү. Тэгээд дунд нь очих тийм асуудал бас байгаа л да. За тийм төхөрлөө байдаг байж тий. Тэгээ өөрөө ер нь хэр морь уйж байна. Одоо тэгээд аав мана нэгс их морь уйж жагаад. Яа дүүд тэртээ нэлж нэгс морь уйжсэн. Тэгээд одоохондоо бол нэг уяагүй тэгэл би одоо уй нэгэд л гарч ирчээд л байгаа. Тэгээд аав маань миний хүү ямар ч уйх уйдна. Тавх хадон бэлэн байгаа шүү гэл тэгдэг. Зари энийг зэр датог туркай ма өөртөө болно гэж миний хүү шахаар гэсэн энийг атог авчихад байгаа юм даа. Зөв. Адуу ер нь ямар үнэтэй ах вэ одоо? Нилээ үнэтэй үз. Үнэтэй нэг юм үнэтэй. Тийм. Миний хүүдийн зэр зүрийг сонирхоод. За аваа гэсэн. Нүдтэй байна уу хүү таны бодлоор? Нүдтэй. Сая 500-аар авах гэсэн. За. Тэгээ гайгүй. Тэр нэг өчнөнд 15-10 сая энэ тэр 3 сая 5 сая гэдгийг бодвол гайгүй. Гэтэ энэ бол бидэнд бол сатуу. Энэ одоо соёолон болох хатуу. Наадмаар уйх уу? Энэ уйн та. Энэ уйн нэгэд одоо бэлтгэлээ энэ сая нэг сахилахгүй шар юм чинь. Мөрөн дээр тавиад сэмхэн ажлаа. Би бас тавих санаа байдаг. Чадахгүй байна. Дэндүү жоох юм. Энд ч өөр их жоохон доонсон байхгүй юу? 4 настай доонсон гэж штэ. Хүү маань одоо 3-тай 4 хүрэх гэж байгаа. Тэгээд бас унах хүүхэд хэцүү байна. Одоо унах хүүхэд олдохгүй. Морины хүүхэд ер нь хаасайг бол их ховорцсон гэж ярьж шүү. Тий. Унах хүүхэд гэдэг чи одоо бас яагаад тэгээд энэ ер нь малчт маань хүүхдүүдээ бага наснд морь унуулах ер нь дургу болоод байна уу? Гэхдээ одоо бид нар чинь одоо нэг нийгмийн тэмч болсон юм. Одоо би ч одоо байгаа хта хажуу айлын нэг танихгүй ч байсан ойрдны жаах дүүнерөөс ирээл морь унаад өчгөл бөө хобби. Очоод юм унчмаар л байла тахиж жол унчдаг байсан. Одоо юу хөвчөж нь л тийм биш шүү дээ. Юм унаадаг үлэг ол нурмаачаал эсвэл үнэрхэл тийм ээ. Нэг морийг тэдэнд хөргөөр ондог тийм наа чи номхон юм уу догш юм уу? Манай чинь тийм байгаагүй шүү дээ. Догш номхны ч асуухгүй тэгээд л сүүлийн нууцсан морин дээр мордоод оролж илээвэл сайхан байдаг. Тэгээл одоо ч нэг хүүхдийн ирэх гэд нэг юм асуудал гаргаж ирээд одоо 17-8-аас дээш насны хүн унжмаар уралдах хэрэгтэй бол Монгол морийг одоо тийм том хүнүүд уралдаж байгаа нь зохимжтой ч юм уу биш ч юм уу гэдэг бас сонирн л доо. Одоо тэгтээ бас ээж аав нар ч гэсэн бас хүүхдээ морь унуулах дургу болцсон тий. Одоо жишээлбэл танаа хүүг хажуу айлын хүн
морин унуулъя гэвэл ер нь та хоёр унуулах уу? Үнэхээр одоо ингээд сайн мөр эзэмсэд мориндоо гаргууд олчвол барггүй мориндоо л унуул шүү дээ. Тий. Малчин удамтай үний л үг байл л та. Наа барггүй морил бол унуулчихнаа. Тэгээд өөрөө бас мориндоо хэр дүүтэйгээс нь шалтгаална л да. Дүү мотой юм чинь төгшин мөрөн дээр очиод унуулчих бас тиймэрхүү тий. Сунгуур хүүхдээ бодлого яах вэ? Тэгээд барггүй мөр чадвартай хүүхдээ ирвэл тэгээд харамлаадах юм байхгүй шнэ. Нэг унаал гэсэн. Нямж авгаа хувьд ер нь баг хүн хэр уяач болох авиас чадвар ер нь байна уу? Сонирхолтой юм чинь тэгэл сонирхол ямар нэг юм чинь сонирхлоор л болдог шүү дээ. Болох байх л гэж бодож байгаа. Өөрөө энэ манай дүүнэр энэ төр үйдэг манай аавч үйдэг л байсан. Тэгээ бид нүсэн дэргэд багасаа л атуутай мөртэй хордны мөртэй л байж ирсэн. Энэ бол тэр багтаа бол суманд энэ айрыг төрөнд олон орсон дөө. За морь унаад. Тэгээ хордны морь орвол. Намар тэр үед нэг шиг сайн байсан. Уралдаан үзэхэд л зүгээр би үзэж байгаа миний хувьд ингээд самсаа шархаад байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр морийг ингээд бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд ингээд уралдуулад айрагдуулдаг ч юм уу тий. Айрагдуулахгүй байлаа гэхэд ингээд улсын наадамдаа ч юм уралдуулахад нэг самсаа шархирнэ тий. Тэгэхээр таны нэг тийм үнэхээр нэг самсаа шархирсан тийм сайхан үе хизээсэн бэ? Байсан байсан. Тэгээ би тэр улс мулс гэдэг дээгүүр том юм ярихгүй зүгээр суманда одоо миний найз нэг над чим үгэн бийтэй суман дээр тэр надад дууга тавьж өвөлд батартай гэдэг. Адуугаа гэсэн тэр их сайн адуутай хордтой хүн байсан юм аа. Таван даахтай тэр үчи адуугаар зөв байсан юм уу? Зааха хавар адуу сайхан дураад ирсэн. Чи энэ таван даагнаас нэгийг үзэж угаад аваарай хаа гэж. За. Үгүй үзэх юм байхгүй. Тэр боордгууны нэг тий хэнждүүхэн сайхан хайр боордлогыг гадаагүйс. Ой нişin лавна би. Утэгдэг. Тэрийг аваад би ерөөсө багтны жугаас соёолон болтлоо уяагүй нэг мал эмчилгээ үржлээ яадны гөржлийн 30 жилийн ой гэж болж ирүү да. Тэгсэн тамтач болох уу? Болно. Тэр үнд намар 9 сард наадсан болно гэ. Тэр үнд уяад үзэг миний нэг бас нэг хол сайхан хөлүүрээ соёолоороо бас гайгүй. Үйдийг хоёр битүү үрээ үйт юм аа. Тэгсэн энэ улсын алдарт үе ач хойдоггүй. Найч хоёр манай чойдоггүй хасаахал найчгийн дэрсэл байж байсан. Хажуудаггүй чи хоёр гайргаа хоёр нэг хоёр өгөх марсаас. Санаа багцол анхны тар өгөх гэж байгаа. Анхны тар өгсөн. Юус огт үедэг үе ихтэйхэн тарах үеэд үрэн ганц нэг хөлсөл авсан асуулсан юм байна. Үчигнал явцсан. Тэр нэг хэдүүрэн дотор жигтэй хүмүүс шалмогхон төрүүлчихлээ. Тэгсэн чойдоггүй хараа шууд оо энэ намрын наадмын хайргийн үрээ гэдэг юм гэж. Тэр яг сочист шууд хараад байдаг юм ийм. Үчний бордор бол энэ намрын энэ 9 сард болох наадмын хайргийн үрээ. За. Тэгсэн чинь хайргчл байт юм ийм. Тэгээд манай бас энэ сайхан буйтай борлуудын энэ уяач энэ сайхан мэдрэмхээ улсуудын мэдрэмж гэдэг чинь шал өөр үйд юм ийм. Би тэгэхэд тийм үрээ уйчаа ер нь хайргд нэрэн ч гэж санаачгүй мэдрэгчгүй байсан. Тэгэхээр шууд л ирсэн нэг анхны таран дээрээс чинь энэ наадмын гоо цаана бичнэ ямар юм уяа хурдаа дуяаж өгөөлээ тэрний бүү мэдчих. Тийм. Тэгээд тэгж л мэддэг юм ээ лээ. Тэгээд энэ хожны энэ борлуудаас сурах юм хэлбэт юм ээ лээ. Насны залуудаас анзаарахгүй явсан байна лээ. Тэр үрээгээ харагдахад өстө нөгөө төрөний асуусан самсаа шархалтлаа юу? Оо баярлж байсан. Өчргөө ярьж байсан. Ямар ч байсан хөдөлс ч юм уу юу ч юм гайцсан нэг дэлхийн хамт нотлсон байсан. Нөлмөс. Нөлмөс байсан л хөдөлс ч байсан л баг. Нямж авгааг Монгол улсын авраг малчин цоолын сайхан цол хүрцэнд нь одоо хотл олноор л баярлж байгаа тий сум орон нутгийн бүгдээрээс магнаа хартал баярлж байгаа. Одоо хүүгийнх нь хувьд бол маш их бахархж байгаа шүү дээ мэдээж аваараа тий.
Тэгэхээр ер нь эр хүний хувьд, малчин хүний хувьд те хүн байхын хувьд ааваасаа сурсан тийм зан чанар хүндэлж явдаг чанар бий л ах та тий. Нөгөө байлгүй. Одоо жишээ нь олон адуун дээр бол одоо тэгээ минийхүү адууга зүү идэл сайхан идэл тийм ээ. Тиймэрхүү сургаал ер нь тэгээд ер нь хэлж байгаа бүхэн л сургаал бай тийм дөө. Манай чинь залуу болохоор хийгүү тоодгүй ч юм уу тийм ээ. Хэлж байгааг зарим хэлж байгааг загнаж байгаа гарч ойлгоод тийм ээ. Тиймэрхүү юм бол байгаа. Тэгээд хэлж байгаа үг нь л бүхэн сургаал гэж л боддөг шүү дээ. Бид нар чинь бас тэгээд төдийлн өдөр болгон ч юм уу ойр мөгхон хүндэлж явуулдаг хайрладаг нэг хилээд идэх хүмүүс биш шүү дээ бас тий. Тэгэхээр одоо жишээлбэл ааваасаа өвлж авсан хамгийн эрхэм одоо чамд байгаа зан чанараа юу нь юу гэж боддөг вэ? Миний нэг тэрэл зан ааваасаа авсан аавштай сайхан чанар шүү гэж боддөг тий. За одоо тийм зан чанар чинь зөндөл байгаа л да. Маш их байгаа. Одоо яг ер нь мундаг хүнэлтэй гэх. Яг одоо тулчгаар ч одоо яг тэрнийгээ хэлчихээр одоо бас сэтгэлд буухгүй. Тэгээд дотор бол одоо ингээд ойр тойрныг явж байхад бол маш их л санагддаг. Би аавынхаа тэрийг тэгдэг шүү, өнийг ингэж явдаг шүү гэсэн юм бол их л байдаг л да. Одоо тулгамчаад байна. Өвлөө захдаг бол энэ ганц удаа авах ийш тийш отроо малаа отрын нутаг үзэн гэж явна би автагаа ажаатагаа явж байсан. Ажаагүй ч явж л байсан. За ажаа манад хэлдэг байсан. За жишээ нь нутаг үзэх гэж явхад ганцхан хараамаа бодож өөрөөтөө таарс нутаг харж ирдүү болохгүй шүү. Чи энэ орон нутгаас чинь дагааж явах улс зөндөө бий. Энэ орон нутгийнхаа нөлөөтэй нутаг харж явна шүү чи. Гэдэг байсан шүү. Тэрхүү өөртөө биш шүү гэж байгаа юм шүү чи. Орчиндөө нөлөөтэй нутаг харна шүү чи гэж. Аавыгаа ажаа гэдэг штеп. Тий. Тэр ямар учиртай юм бэ ажаа гэдэг? Гэхдээ энэ бас нутгийн заншил байдаг юм байж үгүй дээ. Манайхны орчин чинь аавыгаа дандаа ажааг нь шүү. Ийш ажааг нь. Тий. Таны хүүхдүүд бас таныг ажаа гэх үү? Тий, ажааг нь. Тийм л заншил байдаг. Манай энэ орчны заншил баг. Зарим газрынхан бол ер нь аавд гэж манай энэ орчин голцуул ажааг нь шүү. Саяхан малчтын зөвлөгөө болж ин л да. Тэгээд одоо энэ залуу малчтыг ер нь төрөөс дэмжиж хөгжүүлмээр байна гэд нийлээд тийм их санал гарч илээ. Таны хувьд ер нь энэ залуу малчтын талаар ямар бодолтой явдаг вэ? Ер нь залуу малчид дэмжилгүй явах юм ч одоо энэ чи биднээсээ хоёр үеийг залгамжилж гарч байгаа улсууд эд чинь сайхан дэмжиж урам өгч явал маллах. Одоо нэг айхтар мөн сургуулийн хүүхдүүд нэг 6 настай хүүхд сургууль суулгадаг. Сургуулийнхаа хүүхдийг дагаад энэ залуу улсууд чинь тэгэл нэг нь төв дээр хүүхдээ дагаж явдаг, нэг нь хөдөө малтайгаа нэг тийм тарам дуухан. Энэ 6 настай хүүхд сургууль суулгана гэдэг дэндүү болчир байна. Урд ч миний үед чинь 8-тай 9-тай энэ тэр ч үе өнгөрсөн юм чинь 8 нас хүргээ сургууль суулгачихвол хүүхд чи бас арай ирэхдэггүй. Бас нэг өөрийгөө аваад явах чадахгүй нараад. Энэ 6 настай хүүхд эцэг эхийгээ өөрөөс гарч гайгүй шихүү юмнууд чинь эцэг эхээсээс тэнд байран цуuna гэж ах トゥ нэг дээрээ суусан ч байсан. Гэр орноо санаа. Тэр сургууль зуух чинь цэцэрлэгт явуулсан байх ёстой л гэнэ хөдөөний хүүхд одоо ийм хүүхдүүд яаж цэцэрлэгдэх вэ? Хүүхдээ цэцэрлэгч яаж өгөх вэ? Малаа яаж маллах вэ болоод байна шүү дээ. Үлчээрийн хомсдол үүсэж гин, талхлалт үүсэж гин гэл тхийн тий. Нэг хэсэг нь бол Монгол улс одоо малаараа баян л байх учраас улам л өсгөөд байх хэрэгтэй л гэдэг шүү дээ. Энэ малчин өөрөө тэртэргүй өөрөө амьд үйлдвэр шүү дээ. Энэ малаас чи гарчгаа ганц амьсгалаас усна хэрэггүй гэдэг нь чи малын баасээс одоо юу гэдгийг тэгэл тэрэн тэр биохимч гэнөө юм болж цэцэрлэгний хүүсүр бол гин. Тэгээ одоо тэгэл энэ арьсан түүхийд тэгээд махан энэ ч одоо ерөөсөл амьд үйлдвэр шүү дээ. Мал өсч байх тусмаа сайхан бичээрийн даацал болж юу. Мал хэдийнэ өсч байна. Монгол улсын хөдөөж малаа малж байгаа улсын амьдрал төдий чинь айл сайн байна. За яг хөө одоо ингээ бичээрийн хомсдолд ороод яг хөө нэг тийм төр зэсгээ бас нэг зарим тал нэг тийм хувийн фермер энтер гэж яриад байгаа л да. Тэр бол яг нэг тийм өөрснийхөө зөвхөн өөрснийг л болгосон үйл явдал да. Түүнээс бол мал хэдий чинэл өсч ивэл гэнч одоо нэг 1000 хонтой хүн чинь нэг 500 ямаатай. За би нэг ямаа гайгүй нэг 300-аад ямаатай. Тэгэл хавар ямаага самнах чинь ямаага самнаад
өнөө биднээс гарын бэлтээ залгана шүү дээ. Энэ малаал борлуулж байж биднээс 5 саастай гарын бэлтээ нэг хэрэгцээний хэмжээ саастай болно үхээс энэ тэндээс салинчих юм байхгүй залуу улс ч бол хэцүү л байна. За яхаа би тэр хувьд бол хоёулаа дэтгэвэртэй. Дэтгэврээ авчин энэ багцуул бол дэтгэвэр мэтгүрч явахгүй энэ хэдэн малаадаа хэдэн малынхаа ашиг шимээс хүртгэхээс өөр юм байна. Энэ бэлчээрийн хомсдлыг яаж шийдвэрлэх ёстой юм бэ? Одоо яг энэ нутагтаа амьдраад яг өдөр тутам энэ хөдөлмөрийг эрхэлж байгаа хүний хувьд танаас л нэг зөв гарц гарах бах та. Бэлчээрийн хомсдлыг одоо яах вэ бид нэгэнтэж ирэхэд байгальтайгаа холбоотой. Зуншлах сайтай борон хур сайтай үйл хэдийн хомсхон ч байсан ургаал байна. Борон хурахгүй гангаачиг ихтэй болоо явуул бэлчээрийн хомсдол бол мул их болоод байна. Нэгдэж ирэхэд хоёрж ирэхэд одоо энэ малыг таваарлаг талаас нь жаал ерөөсөө яа үржил талынхын нэг яахан өсгөж сувай талын нэг жаал айхтар барихгүй бол бэлчээрийн хомсдол бол тэгээд хүн болгон тэгж барьж чадах уугүй юу бас л тэгээд зарим нь малаа лум болгох юмсэл гээл ингээ гэл өсгий ихээс л аргагүй л болоод байна чи одоо ингээл хүүхдүүд гараад ингээл энэ чинь хүүхдүүдийн чинь бас нэг 5 малтай байлгүй хотын жилгаа байхгүй 5 малтай л байвал бас нэг амжиргаанд нараа нэмэр юм гэл өсгөхөөл нөлөөд яваад байна да одоо тэгээ бэлчээрийн хомсдлыг бол одоо маань энэ манай сум чин аймагтаа ойрхон хотдоо ойрхон төвдөө айхтар гадна талын нүүдлийг хэрж бас тийм байх шүү дээ. Тийм байх тийм. Одоо хэн ч гэсэн Монгол хүн хаа чамаагүй амьдрах эрхтэй гэсэн болохоос зэрэг урд захиргаалтын үе тийшээ нүүх суух бүх юм чинь хязгаартай байсан. Одоо хаа чамаагүй гэхдээ зэрэг хаа дуртай газар л яваад өгч. Өөрийн бололцоотой газар хаа вэ? Тэнд л очил малтайгаа очил тэр төхнөөд энэ баруун талаас олон аймагуудаас ирж уулзвал сайхан ажилттай улсынхан төгөн хөнөх ямархан. Тэгэхээр манайс илүү бараг нутгийн манимтаас илүү сайхан хашаа хороо барил төгмч юм байна. Тийм үү. Энэ хавар ер нь энэ жил одоо мэчин жилд шүү дээ. Хэр их өвчин тарах уу малын өвчин? Гайгүй. Улсын хэмжээнд өнгөрсөн жилүүдээс маш их тархалттай байсан гин шүү. Энэ манай сумын зүүр талд тэр зүүр гшаа нүүдэл хийгээд суулсан малаас зэсэг өвчин гараад дорн дараад авсан харин манай сум бол. За тэгвэл тийм. Малын халдварт өвчний вакцин хийхдээ яадаг юм бэ? Улсаас өнгөө хийгээд өгчдөг эсвэл малчтаас ямар нэг мөнгө гарах уу? Улсаас өнгөө хийж өгнө. За тэр нь бас болоо юм да тийм. Энэ хөдөө аж ахуйн яамны сайд гэдэг хүн чи одоо Оросын улбооны улстай 3 жилийн гэрээ хийж гişвдээ. Энэ вакцин, энэ малын эрүүл мэнд, энэ малын вакцины талаар энэ бол хамгийн сайн шалт. Ингэж л дээхэн үе чинь манай Монгол улс чинь зөвлөлт холбоод улсыг л хангаж байсан улс үү дээ. Тэгвэл зэрэг зөвлөлт холбоод улс чинь манай улсыг бүх малыг вакцинжуулж угаад, эрүүлжүүлж угаад тэгээд мал махаа авдаг байсан. Тий яг үнэ. Аргагүй одоо 5 жил ямар нэгэн халдварт өвчин гарахгүй бол буцаад мах авдаг болёо гэд хэлсэн гэсэн. Тийм гэсэн. Орос хятадын зүгээс. Тэгэхээр одоо ингээд гарахгүй л одоо бидэнд л сайн байна л да тийм. Гаргахгүй л найдвартай вакцинаар л хамгаалж чадчихвал өвчин гаргахгүй л хамгаалчих уу тэгэл болно л доо. Үнэхээр ухаантай амьтан гэж нэрлэдэг штэ. Адууг бол тий. Ухаантай. Таны одоо энэ адуу хариулсан, мал хариулсан энэ 50 гаруй жилийн хугацаанд ямар ухаантай амьтан бэ гэж одоо нэг уулга алдтал бодогдсон тийм үе байх уу? Тийм дурсамжаасаа та хуваалцаач тий. Бага. Одоо үнэхээр ухаантай амьтан. Манай өөрийн адуу бол ерөөсөө ийш тийшээ зарагцаа адуу. Морд эргээ гүйгээд ирнэ. Гүйж ирээд яг явдаг ижил адуу тэр адуу эндээс ганцаараа ирж яваад унгалтахад ижил адууны энд унгалтахад шууд ижилдээ дахиж явдаг. Манай адуу бол ер нь их айхтар гүймхий айхтар ухаан шалгасаад удаа. Унгаа ижил нь тэр адуу ирээд тэнд унгалтахад унгаа ижил нь энд унгалтдаг. Тэгээ хоорондоо орж хад бие биенийг үнэртэй дийдий. Адууны ухаан гэдэг бол тийм. Өргөө цагаан гэр бэлгэлсэн тийм ээ. Тий. Энэ доторх тавилгууд нь дагалдаж ирсэн үү? Та тогтчуулаа юу? Би өөрөө тогтчихсан. Зөв. Тий. Өргөө цагаан гэр мөнгөн сум аваргын хэмдэг
утаагаад ирсэн. Тэгээд доторх нь өөрөө тогтсон. Зүгээр хөшиг мөшиг энэ төр бол ирсэн. Энэ шалны хулдаас эднээс бол бүгд энэ 100 мөх ирсэн. Энэ миний автобусын хоёр хор энэ авдаг. Энд байгаа. Тэгээд энэ хоёр хэлсийг бол би авч яасаа. Онаад чи миний мөр үйжих энэ хөө тэрэл мөр нээл юмнууд байгаа юм. Арай энэ гэртээ шинэлж амжаагүй байна тий. Зун орноо. Биднээс бас өдөр судар харна би. Өдөр судраа харж байж орон нутгийнхаа улсыг өөрсдийнхөө бас ирээгүй улсууд мулсуудтайгаа нийлж байгаа. Тэгээд зун энэ явдлаа дамжиж мөрмөл дахуулаад бас нэг жоохон тухайн үедээ нэг бас нэг бисрэг жоохон наадам хийнэ. Таны хувьд те одоо хотын нэг жоохон охин гэлж бодлогүйгээр надтай яг сайхан хууч хөрсөн яриа өрнүүлсэнд танд маш их баярлалаа. Тэгээ энэ нэвтрүүлгийн төгсгөлд бас та одоо энэ телевизээ сар шинийн баяраар телевизээ үзэн сууж байгаа нийт таньдаг хүмүүстэй ч юм уу нийт ард түмэнд бас хандаж хэлэх үг сургаал байгаах гэж бодож Байна. байна. За би одоо энэ сайхан үйл явдалд баярлж байна. Тэгээ манай орон нутгийн ахын дүү намайг таньдаг мэддэг болгоно. Нутаг усаа сайхан зөв сонгож үйлдвэрлэлийн хаан юм уу отор нүдлийнхаа нутаг усыг сайхан зөв сонгоорой. За өөрөнгө хожирт цууга Адам Бат хоёр болон Төв аймгийн Цээ сумс хончин нуруунд өвжиж байгаа хотор адуунд яваа том ах цэрэн дөржихдөө даваа хөх борох гуравта тавгтээ нүүл сар шиндээ сайхан шиллээрээ гэж дүүн алтмуулгаас мэдчилж байна. Сэлдэнгийн аймгийн ерөөсгийн сангасгүй цууга их багамта нөхөр өрөнпөл өөр хүүхдүүд нь сар шинийн мэд төргийа. Төв аймгийн алтмуулг цууга төв тунгалагта олон зон олонтой баярын сар шинийн мэд төргийа. За та нартай сар шинийн энэ сайхан өдөр бидний нэвтрүүлгийн энэ багийг хүлээн авсанд их баярлалаа. Сайн сууцгааж байгаарай. За их баярлалаа. За миний хүүхдүүд ажлын өндөр амжилт өгсөө. За энэ завтаа сайн явуулгаарай. За баярлалаа. Үнсүүл нэ. За баяртай сайн сууж байгаарай. Жаа унши. Баяртай. Сахилахгүй хүүхдээ. За баяртай бүгдээрээ. За тэгэхээр эрхэм үзэгчтэй 80 сэдв нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Энэ удаад бид үндэсний энэ сайхан цагаан сар хэмээх баяраараа бахархал баяраараа Монгол ёс уламжлалаа хүндэтгэн Монгол улсын авраг малчин нямж авгаанд хүрэлцэн ирж нэг өдрийг Монгол ёс уламжлалаа багтан биширч маш бахархалтайгаар сайхан өнгөрүүллээ. Ингээд дараагийн дугаараар эргэн уулзлаа баяртай.